За 2 кг-ийн 43% нь хэдэн грамм байх вэ? За 2 кг-ийн 43% болох нь тэр хувиа бид нэр граммаар илэрхийлнэ. За тэгэхээр бүгдөө эхлээд 2 кг гэдэг юм а грамм руу шилжүүлчих. 2 кг. Килограмм гэдэг бол 1000 грамм байдаг. Тэгэхээр энэ бол 2-ыг өрчих нь 1000 грамм. Өөрөөр хэлбэл 2000 грамм болох юм байна. За 2000 граммын 43%-ийг олно гэдэг бол тэр 2000 гэдэг юм а 100 туугаад 43-оор хөрвүүлнэ. Өөрөөр хэлбэл 144-оор хөрвүүлнэ. За эсвэл шууд арга утгаагаар ингэж хөрвүүлсэн ч болно адилхан. За энийг хөрвүүлэх юм бол мэдээж энэ 100 гэдэг маань сүүлийн 2 тэгтэй нуурагдаад 43-ыг 20-оор хөрвүүлнэ гэсэн үг юм байна. За 43-ыг 20-оор хөрвүүлэх юм бол 860 болно. Энэ бол грамм. Ер нь бол энд нь граммыг хөрвүүлээд байгаа учраас хэзээ грамм тавьчих.